Здравствуйте, уважаемые телезрители. Как-то незаметно и очень быстро. Сайн байцгаана уу ирэх юм үзэгчтэй. Нэг л мэдгэд зуны ихэнх сар гарчлаа. Харамсалтай зуны ихэнх сар гарсан ч гэлээ зуны дулаан цаг хараахан өлөөгөө байна. Сүүлийн жилүүдэд манай бүс нутгийн уур амьсгал өөрчлөгдөж, ерөнхийдөө 6 дугаар сарын ихэнх хүртэл ийм сэрүүн байх болжээ. Бид байгаль дэлхийд нөлөөлж чадахгүйгээс хойш түүний аашинд нь тааруулан тариалах технологи аргаа өөрчлөлт хүрээд байна. За ингээд хамтдаа ойрын өдрүүдэд ногоон талбайд биднийг ямар ажил хүлээж байгаатай танилцгаая. В конце этой недели давайте посмотрим вместе. Ну, в саду после цветения Цэцэрлэгт маань яс жимсний модод цэцэглэж дууссаны дараа одоо үрд жимсний модод тэр дундаа алим эд цэцэглэж байна. Өнгөрсөн жил алим цэцэглэх үеэр гадаа хасах 5 хэм болж хүүтэрснээс ургац авч чадаагүй. Харин энэ жил манай 2 сортын мод үнэхээр сайхан цэцэглэж байна. Нэг модны ишнээс 2 сортын алим ургаж байгаа юм а. Зэрлэг алимны модны ишнээс 2 бүрээдийн селекцийн сортыг залгаж ургуулсан байгаа нь. Энэ ихтэйшээ ургасан нь Малинка сорт, харин хажуугийнх нь Дубравинка сорт. Нэг модноос 2 өөр төрлийн алим ургуулж болдог жишээ нь энэ юм а. Тааж гисэн ингэж ургуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Ургамал залган ургуулах талаараа бид өмнөх дугаараараа үзүүлж байсныг санаж байх хэвчээ. Мод эд цэцэглэж байгаа үед нь сайтар устж өгнө. Мөн хордон шавжаас хамгаалах бэлтгэлээ базаах хэрэгтэй. Манай бүс нутагт алимны модыг гэмтээдэг 2 хортон байдаг. Эхнийх нь навчийг нь хуйлж ороож иддэг цагаан ирвэхэ мод вистевиортка. Хамгийн хөнөөлтөө нь алим идэж гэмтээдэг алимны цагаан ирвэхэн авгалдаа буюу яблоноя плодожорка юм. Тэгэхээр мод эд цэцэглэж дуусгаар нь искра болон түүнтэй ижил үйлчилгээтэй бодисоор эхний удаагийн ариутгал устгалыг хийж өгнө. Заавал устгал хийж ургацаа хамгаалах ёстой шүү. 2 дахь удаагийн устгал ариутгалыг хийх үед нь би та бүхэн сануулж хэлье. Алимны модод цэцэглэж дуусгаар эхний удаагийн ариутгалаа хийгээрэй үзэгчтэй. Обязательно буюу Смородина жимсний арчилгааны талаар одоо ярилцъя. Би хар болон улаан өнгийн үхрийн нүд тариалдаг бараг улам жил болсон гэх хэлцдэггүй. Түүнээс гадна сүүлийн жилүүдэд би шар цэцэгтэй алтан үхрийн нүд Золотоёстая Смородина тариалах болсон. За хар үхрийн нүднийхээ бутанд 2 удаагийн тайралт хийж арчилгаа цэвэрлэгээ хийсэн. Үүний ачаар бут маань сайхан ногоорч зэгцтэй сайхан ургаж байна. Одоо цэцэглэж дуусаад жимс ургах үедээ орсон байна. Энэ бол улаан үхрийн нүд. Урал селекцийн Челябинский великан хэмээх сорт. Өнгөрсөн өвөл энд хасах 48 хэм болж хүүтэрснээс энэ бут диссэнгүй хөлдсөн. Зарим мөчрүүд нь бүрэн хатаж өгчсөн байна. Тиймээс хайж аваад эдгээр мөчрийг нь тайлж цэвэрлэнэ. Тайрсан мөчрөө бутлагч ашиглан жижиглээд компост буюу язам урууга хийж задлаад бордоо болгоорой. Эсвэл гал түлхтэй түлээ болгон ашигласан ч болно. Ил задгаа талбайд хайж бол огтоос болохгүй шүү. Ухамсартай байгаарай хэмээн та бүхэндээ уриалмаар байна. Улаан үхрийн нүдний бут жаахан базаахгүй харагдаж байгаа хэдий ч та бүхэн улаан үхрийн нүд тариалахаа битгий болоорой. Талбайдаа ядаж нэг бут тарьж жимснээс нь витамин, эрч хүчээ аваарай. в этом году, к сожалению, Харамсалтай нь бөөрөлзгөнч гисэн хасах 48 хэмийн хүүтнийг диссэнгүй. Би жил бүр дулааж хучдагч гисэн энэ жилийн хүүтэн өвлийг давж чадсангүй дэндүү хатуу өвөл байлаа. Навчилснаас нь харахад хаана хөлдсөн, хаана амьд ургаж байгаа нь илт харагдаж байгаа үстэй. Мандлын энэ хэсэгт нилээд сайн өвлжсөн. За цаашлах тусмаа базаахгүй харагдаж байгаа биз? За нэг нь төгсөн болохоор тайрч авахаас өөр арга бидэнд байхгүй. Энд нэг зүйлийг сануулъя. Тайрч авсныхаа дараа шууд шатаагаарай. Учир нь манай бөөрөлзгөн үхрэн толбот мөөгөнцөр буюу пурпуровая питнистис хэмээх өвчнөөр өвчлөөд удаж байгаа. Холдсон дээр ийм толб үүсчихсэн. Тиймээс энэ өвчний дархалтыг хумих зорилгоор шууд шатаачихсан дээ шүү. Тайралт хийснийхаа дараагаар сайтар услаж өгнө. Мөн бөөрөлзгөнийг
унах налхаас сэргийлэн татлага татсан байгаа. Намар татлагаа буулгаж хавар нь буцаагаад татчихдаг. Дөрвөн утсаар татлага хийж игнээлсэн болохоор их зэгцтэй харагдаж байгаа биз. Өөрөлдөгний үндэс дарахж их ургадаг онцлогтой ургамал. Би ийм 20-ын хавтгай шипрээр мандалд хийж өгсөн ч гэсэн үндэс нь доогуур нь тархаж ургаад байгаа юм. За тэгээд үндэснээс нь ингэж соёолж ургаад гараад ирдэг. Шимт хижээлийг нь сордог болохоор үлдээж болохгүй. Магадгүй та үржүүлэхээр бодож байгаа бол үлдээгээд ургуулад байж болно. Харин надад бол хэрэггүй. Би 103 удаа зэтүүгээр түүгээд авчихдаг юм. Сайтэр ухаж аваарай, болж өгвөл ургасан ишийг нь тайрж авах ёстой юм шүү. Их ургамлынхаа шимт хижээлийг булаах гээд байдаг болохоор энэ бол хамгийн зөв арга. Мөн бөөрөлзгөн нь чийг нь дуртай ургамал гэдгийг мартаж болохгүй. Энэ жил бороо илбэгтэй байгаа ч гэсэн тогтмол сайн услаж өгөөрэй. Ялангуяа одоо ургамал сэргэж цэцэглэж байгаа үед нь илүү услага хэрэгтэй шүү. Бодохгүй аагам халуун өдрүүд ирэхээр аалзан хачиг буюу паутины длиж гараад ирнэ. За тэр нөхөртөө тэмцэх бэлтгэлээ одоо эртхэн хангаж байгаарай. Манай бус нутгийн хүүтэнд хамгийн төсвөртэй ургамал бол далан хальс буюу жимерлэст юм. Өвөл хасах 48-ын хэм хүрсэн ч тоохгүй үлдсэн, харахад өнгөрсөн жилдээ харьцуулахад бага цэцгэлсэн мэт харагдаж байгаа байх. Магадгүй жаахан харигдсан байж болно. Ямартай ч сайхан цэцэглэж байна. Би талбайда Герда Глубоя Бритино Узюменка зэрэг сортын далан хальс тарилсан байгаа. Сортоос нь хамаарч цэцэглэх хугацаа нь өөр байдаг юм. За эд цэцэглэж байх үед нь сайн устж өгөх хэрэгтэй дахин сануулъя. За тэгээд ургамлын бөөс буюу тэляг онцгойлон анхаарлаа хандуулж устгаарай. Жил бүр эд цэцэглэж байх үед нь ургамлын бөөс ихээр тархаж гэмтээдэг. Энэ хумирсан навчныг дэлгээд үзье. Ургамлын бөөс буюу тэлэг гэдэг нөхөр чинь эднэр шүү дээ. Эдний мэдих цохорхоо алтан тэмээ саяхан энд хит харагдана. Байгаль өөрөө ургамлын бөөстэй ингэж тэмцдэг юм. Алтан тэмээний хордонг идэж устгадаг. Сүүлийн жилүүдэд алтан тэмээний тоо цөөрөд байгаа. Тиймээс биологийн гаралтай биотилийн бэлтгэлийг хэрэглэхийг зөвлөж байна. Саадын дэлгүүрт худалдаалагдж байна лээ. Цэцэг нь унаж, жимсэн гарахаар энэ бэлтгэлийг хэрэглэж ариутгал хийж устгал хийгэнэ. Цэцэглэж байх үед нь бол хэрэглэж болохгүй. Далан хальс нь хамгийн эрт ургацаа өгдөг жимс шүү дээ. Барагцаагаар 6 дугаар сарын сүүлгийнхээ жимс нь бүрэн боловсрч гүйцэтгэх юм а. За энэ бол 6-г харьцах 3 метрийн хэмжээтэй шинэ стандарт хүлэмж. 2 дахь жилдээ ашиглаж байна. Энд хэд хэдэн төрлийн ургамал суулгасан байна. Улаан өвдөөс арай өөр уур амьсгалтай бүсэд хэрхэн ургахыг нь ажиглаж судлахаар суулгасан юм а. Өнгөрсөн жил би энд усан үзэм суулгаж тарьж дурчилсан. Сухаа Дубинкогийн гэр бүлийн дуршлагаар 3 сортын усан үзэм суулгаж дуршиж байгаа. Харамсалтай нь би хөлдөөх биш, харин ч эсрэгээр хит халуунд зохиулчихсан. Энэ бол миний алдаа л да. 3 дугаар сард салхивчаа нээх ёстой байсан. Би дөнгөж 4 сарын 1-нд л нээсэн юм а. Нэгэнд ийм болсон хэдий ч урагчихна. Харин бид жаахан л хүлээх шаардлагатай боллоо. За энэ хүлэмжинд ургаж байгаа ногоонуудыг одоо үзүүлье. Би туслын тусалгааны системийг ашигласан тусгай ёмкост буюу савнаас усалдаг шинжүүнүүдэд энэ аргаар услаж байгаа. Бас тэнд лойлоо яг энэ аргаар тун сайн ажилдаг систем ээ. Тусаагуурын толгойг эргүүлэн урсгалын хэмжээг нь тохируулдаг. Одоохондоо ногоо ургах болоогүй. Ургамал дөнгөж хөрсөнд тасаж байгаа үе. Энэ үед нь их хэмжээний ус шаардлагагүй. Тэнд мөн 2 ширхэг тарвас дуршилтын журмаар суулгасан байна. Лойл ургуулахдаа үндсэн ишнээс нь 2 салаа ишлүүлэн ургуулах аргыг мөн хэрэглэнэ. Мөн хуучин шиг модон тулгуур биш ийм зориултын хуванцар хавчаар ашиглаарай. Өвөл хасах 48-ийн хэмийг хүүтэн чанараа алдаж хугарсангүй. Нэг удаагийнх гэж би бодож байсан юм. Үзэхэд олон дахин ашиглаж болдог юм байна шүү. Ишийг нь ингээд дадлаг уцтай бэхлээд өгнө. Хэрэглэхэд тун энгийн маш эвтэй юм. Хүлэмжийн автомат салхивч бас 48-ийн хэмийг хүүтэнд дэссэнгүй.
Нэг салхивчны цилиндр нь ажиллахаа болсон. Нөгөө нь хэвийн ажиллаж байгаа. Цаашдаа өөр загварыг туршиж үзэхээр болдож байгаа. Уржинэн өвөл зүгүр байсан энэ жил үл ийм асуудал гарлаа. Асуудал гарсан бол шийдлийг нь бид олох ёстой шүү дээ. Туслын услгаатай автомат салхивчтай ухаалаг хүлэмжинд ногоо оргуулахад ажлыг хөнгөрөх юм байлаа шүү үзэгчтэй. Наших культур. Предлагаю, уважаемые телезрители, в эту субботу-воскресенье Эрхэм үзэгчтэй, энэ амралтын өдрүүдээр ил талбайн улаан лойлоо суулгаарай. Эхний ээлжинд нар сайн тусдаг талбайдаа тараарай. Лойл хөрсөндөө дасаж ургахад шөндөө нэмэх 5-аас 7 хэмийн дулаан хондог байх ёстой шүү. Харин нэмэх 2-оос 3 градусын дулаантай бол арай сэрүүднэ. Тэгэхээр цаг агарын мэдээгээ харж байгаад тариалаарай. Өнөөдөр би та бүхэндээ өөрийн эдийн засагт хэмнэлттэй төдийгүй та бүхний ажлыг хөнгөвчлөх, хар шороо багаашиглах шуудун аргыг дахин зааж өгье. Ийм стандарт хэмжээтэй мандал байна гэж бодъё. Хоорондоо яг ижил 60 см-ийн зайд 4 сувг шууд гаргаж өгнө. Сувг ховл бүрт 2 нийтдээ 8 ширхэгдэл ойл суулгаж өгнө. Зэйтүүгээ аваад шороогоор нь хүрээ хийж өгнө. Мандлынхаа гүн хүртэл ухах шаардлага байхгүй. Хүч хөдөлмөрөө дэмий үрээд хэрэггүй. Учир нь лойлийн үндэс нь ишнээсээ ердөө 10-аас 15 см-ийн радиуст дарахж урна. Урт шуудууга бэлдэж хий. Ийм шуудуунд услага хийхэд ус гадагшаа урсахгүй, чигээ сайн хадгалдаг онцлогтой. Ургамал бүрт тусад нь нүх ухдаг хуучин аргаасаа татгалзах цаг нь болсон шүү үзэгчтэй. Миний хувьд энэ шуудууны системийг лойл, чинжүү, байцаа тарихтаа ашиглаад 20 гаруй жил болж байна. Одоо нэг шуудуу дутамд парникаас авсан шимт буюу бордоод хөрснөөс ойролцоогоор 3 кг орчмыг хийж өгнө. Улмаар модны үнснээс мөн ойролцоогоор 1 стакан хийж өгнө. Үнсээ урдчилж сайн шигшиж бэлдээрэй. Одоо хүрзээ аваад хүрзний мөрний гүнээр хөрсөө бордоотоо сайн хольж өгнө. Шуудууныхаа босгосон хүрээг хэвээр нүлдээгээрэй. Энэ маягаар хөрсөө сайтар хольж цэрэгжүүлж ухаж өгнө. Энэ нь бүх мандлаа ухалгүйгээр зөвхөн тарих хэсгээ ухаж хүч хөдөлмөрөө хэмнэж байгаа илрэл юм а. Одоо зэйтүүгээ аваад хүрээгээ засаж хэлбэрт оруулна. Та тармуур ашигласан ч болно шүү дээ. Ингэж хүрээ хийж өгснөөр услахад илүү амар байдаг юм. Хүрээ хийж өгснийхаа дараа хөрсөө сайтар нэгтршуулж өгөх хэрэгтэй. Хүрзээ аваад ингэж нэгтршуулж өгнө. Нэг хараад хийжхээр амархан харагдаж байгаа боловч бас дадлах хэрэгтэй шүү үзэгчтэй. И наличие навыков достаточно быстро. За 4 шуудууны 2 нь бэлэн боллоо. Одоо лойлоо суулгая. Сажаем томат. Хүмүүс ишин богн үндэс сайтай өрсөлгөө илүү сайн гэдэг. Яг үнэндээ бол ийм өндөр ургасан өрсөлгөө илүү сайн шүү. Учир нь ишнийх нь ихэнх хэсгийг хөрсөнд гүн суулгах боломжтой. Ингэснээр хөрсөн доор нэмэлт үндэснүүд үүсэж ургацсанд сайн нөлөөгөө үзүүлдэг юм а. Энэ бол Сибирское чудо сор. Үндэсний систем нь бүтнээрээ байна. Суулгах үедээ нүхээ ялимгүй дали дашуу болгоод гүн ухаарай. Ишнийх нь ихэнх хэсгийг хөрсөнд байхаар суулгаж өгнө. За тэгээд шороогоор булаад сайн нэгтршуулж өгнө. Одоохондоо тулгуур мод хатгах шаардлага байхгүй. Ургаж томорхыг нь хүлээцгээе үзэгчтэй. Дараагийн сорт янтарны мёд.
бас аяганд өрсдүүлсэн хөрсөн доор орчих доод талын шаралсан навчнуудыг нь дастаад авчихаарай. Компост руугаа хийчих нь биз. Хоёр дахь сортоо энд суулгачихъя. Талбайд олон төрлийн лойл тарьж байгаа бол мандлынхаа бүдүүрч зургийг гаргаад ямар сорт хаанд тарьснаа тэмдэглэж байгаарай. За энэ маягаар суулгаж дуусгана. Нийт 8 төрлийн лойл тариална. Одоохондоо тулгуур мод хатгах болоогүй. Лойлоо суулгаж дуусгаад сайтар устж өгөө бартваа үзэгчтэй. Обязательно нужно пролить. Ну и прошу вас обратить внимание на сидеральные грядки. Сидерат буюу биобордо ургуулах мандлын талаар одоо ярилцъя. Манай талбайд ийм хоёр мандал байгаа. Утсан хорхоо буюу проволочник нэрвэгдээд хөрсний үржил шимээ бүрэн алдсан. Тиймээс горчица буюу гэж тарьсан байгаа. Одоо соёолон ургаад байна. Жаахан шигүү тарихыг бодорой. Шигүү ургах тусмаа ишин нарийнхан байдаг. Нарийн ишийг нь хөрсөн доор булахаар амархан задарч бордоо болдог юм а. Ногоомаас шимт хижээл авах зорилготой тарьж байгаа болохоор илүү хурдан өтгөн ургуулахын тулд устж болно. Энэ жил бороо хур илгэвтэй байгаа учраас ердөө ганцхан удаа би хувьдаа усалсан. Одоохондоо хангалттай. Ингээд 7 дугаар сарын ихээр ургаад цэцэглээд ирэхээр нь хадуураар хадаж шууд хөрсөнд нь болж өгнө. Ер нь сидрат ургамал тэр дундаа гэж арчилгаа баг шаарддаг. Тэгэхдээ суулган цох буюу крестоцветную бошкагаас хамгаалах хэрэгтэй. Ургацаа алдахад хүргэн шүү. Тиймээс зэмлийн тамхины үнсээр бусад ногоогоо ариутгал хийхдээ гिचээ бас давхар ариутгачаараа ингэж та хортон шавжаас өөрийн сидрат мандлаа хамгаалж чадна. За бид төмөсний талбайд ирээд байна. Манай талбайн энэ хэсгийг бид энэ жил өнжөөж амрааж байгаа. Амрааж байгаа болохоор юу ч тарихгүй, сидрат ургамж хэрэггүй. Бас зэрлэг ургасан байвал төөж авах хэрэгтэй. Хөрснийхөө чийг үржил шимийг нь хадгалах хэрэгтэй шүү дээ. Харин энэ хэсэгт нь би 5 гол сортын төмсөө тарьсан. Энд Королева, Анна, Конкорд, Кондор, Югана болон Адриатта сортын төмс ургаж байна. Энэ жил далан босгож тарих аргыг хэрэглэж байгаа. Физикийн онлоор далангийн гадарга хатсан ч гэсэн доторх хөрсөн чигээ сайн хадгалсан хിവэр байдаг. Адриатта бол Адриатта юм а. Үнэхээр гайхалтай. 7 гигнээ тарьсан эхнээсээ ургаад гараад иржээ. Харин бусад сортууд нь хараахан соёолж гарч ирээгүй байна. Адриатта, Галла, Резор, Каратоп шиг эрт болцих биш. Харин дунд эрт болцсон сорт. Зуны ихэнд сайн ургаж томордог ийм онцлогтой сорттой. Тиймдээж хамгийн амттай сорт гэдгийг бид бүгдээрээ мэддэг болсон. Даанч жаахан арчилгаа ихтэй, ургац жаахан багтай, хадгалалт муудаадаг сул талтай. Гэхдээ амт чанарын хувьд бусадтайгаа зөөрлөхийн аргагүй болохоор Адриатта сортын төмсийг тарих хэрэгтэй шүү үзэгчтэй. Зүгээр л талахгүйгээр дангаар нийлсэн ч маш амттай байдаг. Энэ жил зэрлэг бараг ургаагүй байна. Бороо их орсон ч өнжиж байгаа талбайд ч харагдахгүй байна. Ашгүй дээ үзэгчтэй. Тэгэхээр одоо ямар нэгэн арчилгаа цэвэрлэхээ хийх шаардлага байна. Магадгүй танай талбай зэрлэг ургасан байвал үндсийг нь зээтүүгээр хяргаад тастаад хайчихаарай. Зэрлэг төмсний чийг, шимт хижээлийг нь булаагаад байдаг гэдгийг мартаж болохгүй шүү. Зэрлэг ургамал талбайн зах хэсгээр түлхүү ургадаг. Энд гэхэд халгаа маш өндөр ургасан байна. Халгааг түүхэд хэцүү, хүрзэтгэд их ажил ордог юм а. Тиймээс өмнөх дугаараараа үзүүлсэн хосломол үйлчилгээтэй Diamos Miura гербицидийг би энэ хэсэгт цацаж үзлээ. Үнэхээр гайхалтай үр дүнтэй бэлтгэл. Бүдүүрч ургасан том халгаа хүртэл шарлаад өгч байна. Бусад зэрлэгийн хувьд яриад ч хэрэггүй. Бүгдийг нь устгаж чадлаа. Сормост өвс буюу пера шууд үхээгүй боловч навчин шаралчихсан байгаа үстэй. Удахгүй өгчих байх. Тиймээс та боломжтой газруудаараа гербицид ашиглаж устгал хийгээрэй. Зуны турш ганцхан удаа хэрэглэхийг зөвлөж байна. Бэлтгэл хэрэглээгүй бол үндэстэй нухад цэвэрлэн гэдэг их хөдөлмөр
их цаг хугацаа орно шүү дээ. Бэлтгэл ургамлын гүн үндэс болон үндэсний системийг устгадаг. Үйлчилгээ сайтай юм, сэтгэл хангал юм байна. Гэхдээ хүнсний ногоондоо хүргэж огт болохгүй том болгоомжтой хэрэглээрэй. Но очень аккуратно. Ну а вот так Одоо выглядит супер эрт болцсон төмсний талаар ярилцъя. Өнгөрсөн жил Адриата сортын төмсийг 4-р сарын 23-нд суулгасан бол энэ жил харьцангуй хавар хүүртэн байсан болохоор 5-р сарын 1-нд суулгасан. Ингээд 5-р сарын 25 хүртэл гэлгаруудаар гучиж ургуулсан. Одоо би гэлгаруудаа авчихсан байгаа. Энд нийт 36 ширхэг төмс тарьсан, ургалт нь 100% байна. Зарим бутны өндөр 20 см-т хүрээд байна. За зарим ногоочд талбайдаа 5-р сарын 11-нд тарьсан байна. Дөнгөж одоо л соёож эхлэж байна гэсэн. Харин манайх ингэж сайхан ургачаад байна шүү дээ. Бидний тооцоолж байгаагаар бол 7-р сарын 5 гэхэд 5 см-ийн диаметртэй шинэ ургацын амтд төмс хурааж авна. Өнгөрсөн жил анхны шинэ ургацын төмсөө бид 7-р сарын 2-нд хурааж авч байлаа. Одоо зэйтүүгээ аваад манаж өгөөрэй. Берем тряпку и окучиваем. 6-р сард эхний удаа ингэж мандаг В юм. начале июня. Уг нь төмсөө 6-р сарын сүүлж эсвэл 6-р сарын 3-р 10 хоногт мандаг юм шүү дээ. Тиймээс эрхэм үзэгчтэй хэрвээ та зуны дунд сард шинэ ургацын амттай төмс идэхийг хүсэж байвал миний туршлагыг ашиглаад үзээрэй. Төмсөө мандал 4-р сарын сүүлийн 10 хоногт багтаан суулгаад дээрээс нь гэлгаруудаар хүчиж дулаалж ургуулна. Ингээд л танаа гэр бүлийнхэн 7-р сарын эхний 10 хоногт шинэ ургацын амттай төмсөө хурааж аваад зоглох Первой болно. декаде июля. Одоо байгалийн зөвлөгний талаар хэдэн үг хэлье. Мэдээж талбайхаа хаантай ургасан зэрлэгийг үлдээж бас болдог юм аа. Байгалийн үсийг тусгай үр суулгахгүйгээр байгалийнхын төрхөөр гоё зүлэг болгож болно. Манай талбай энэ хавар сормоос дүүс тэрэй багвахаа цэцэг зэрэг зэрлэг ургачихсан байгаа. Би үүнийг нь тремер буюу автомат хадуураар энэ зундаа 3 удаа бичлэн хадах болно. Энэ аргаар зүлэгний өвсний үр суулгалгүйгээр байгалийн натурал гоё зүлэгтэй болж болно. Зүлэг маань талбайн тоос шороог дарахаас гадна өнгө үзмжийг нэмж өгдөг сайн талтай. Манай дүү Виктор надад туслагаар Красноярск хотоос тусгаалan ирсэн. За тремерээ асаагаад жаахан ажиллаад байна. За маш энгийн байгаа биз дээ. Хамгийн гол нь өвсөө цаг тухайд нь зөв хадах ёстой шүү. Тэгээд дахиад ургахаар нь дахиад хадахад хангалттай. 103 удаа ингэж хадах хэрэг гарна. 9-р сард заавал хадах хэрэгтэй шүү. Учир нь хатсан өвсийг талбайдаа үйлжүүлэх нь өөрөө эргээд гал гарах эрсдлийг үүсгэдэг юм шүү. Одоо хатсан өвсөө хэрхэн ашиглах талаар ярьж өгье. Харгасан өвсөө талбайдаа үлдээгээд хөлсний чийг хадгалах хучлаг болгож болно. Харин одоо компост буюу шимтгүү бордоо болгон бэлтгэхдээ би ашигладаг болсон. Энэ хоёр дасгалгаатай компостны хайрцаг энд харагдаж байна. Өнгөрсөн жил хайрцаг дүүрэн өвс байсан. Намар хүүтрэх үеэр тусгай бэлтгэмлийн тусламжтайгаар задарч ядалзрах үйл явцыг нь түрэгдэж өгсөн. Тэрхүү мас одоо ийм болтлоо багасаад байна. Ингэж бэлэн болсон шимт бордоогоор би ирэх хавар төмс тарихдаа бордоо болгон ашиглана. Өвс ургамлын үлдэгдэл зузаарсаар байгаа 30 см өндөртэй болох үед нь дээрээс нь хідэн хурц хар шороо цацаж өгнө. Тэгээд ялзарч задрах үйл явцыг түрэгдэхийн тулд бэлтгэл нэмж өгнө. Би компостод зориулсан Demenix бэлтгэлийг ашигладаг. Та хүссэн микробиологийн бэлтгэлээ хэрэглэж бас болно. Ингэснээр өвс маань хурдан хугацаанд ялзран задарч шимт бордоо болж хувирдаг юм аа.
В этом году, Эрхэм уважаемые үзэгчдээ, телезрители, чимэглэлийн болон олон нас цэцгэс дөнгөж 6 дугаар сарын эхэнд л цэцгэлж эхэллээ. Өнөөдөр та бүхэнд би 3 төрлийн ургамлыг танилцуулах болно. Энэ алтан өхрийн нүд Смородина золотиста. Хот шар өнгийн цэцэгтэй учраас алтан гэж нэрлэсэн юм а. Мөн намар амтлаг сайхан жимс өгдөг. Харин энэ бол Миндиа залуу энэ жил анхлан цэцгэлж байгаа ургамлаа. Үнэхээр үзэсгэлэнтэй сайхан ургаж байна. Тийм болохоор хүмүүс Сибирийн сакураж гэж нэрлэдэг байдаг. Харин энд спирей буюу тавилга нь ургаж байна. Ямар гайхалтай гоё цэцгэлж байгааг нь хараарай. Энэ ургамлыг би анх ойгоос авчирч тарьсан. Одоо сайхан ургаж цэцэглээд харсан хүн болгоны нүд сэтгэлийг баясгаж байна да. Та талбайдаа ямар ургамал цэцэг бут тарихаа өөрөө шийдэн биз. Хамгийн гол нь талбайдаа ажиллахад тань чимиг баяр нэмж байх ёстой шүү. За энэ хүрээд нэвтрүүлгээ өндөрлөж байна. Ирэх амралтын өдрүүдээр ил талбайд лойлоо суулгаж дуусгаарай. Үүний дараа ердөө 3 төрлийн ургамал тарих үлднэ. Эдгээр нь хулуу буюу тиква, хургангуа буюу кабачок, тэгээд дарчилгааны зориулттай дунд болцыг крауфтон байсан. Эдгээрийг цагаараас хамаарч хамгийн оройтлоо гэхэд 6 дугаар сарын 12 гэхэд бүрэн суулгаж дуусгах болно. Та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн ирнэ. Эх 7 хоногт иргэн уулзлаа. Баяртай үзэгч.